Эрдэм шинжилгээний ихтгэлийн уралдаан нэгдсэнийг мэдгийе. Та бүгдээ амжилт хүсье. Баярлалаа. Улсын ерхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн Монголын хуульчдын холбоотой хамтран оюутны эрдэм шинжилгээний ихтгэлийн уралдааныг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Хүний эрх хэрэгжүүлээг хамгаалахад мэдээллийн технологийн дэвшлиг ашиглан сэдвт эрдэм шинжилгээний энэхүү ихтгэлийн уралдаанд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль, дотоод хэргийн их сургууль, санхүү эдийн засгийн их сургууль, Шихийн хутаг, Их цэцэг олон улсын их сургууль, олон улсын Улаанбаатар их сургуулийн 41 оюутан сонсогчдоос 27 илтгэл ирүүлснээс 2 дугаар шатанд шилдэг 8 илтгэлийг хилцүүлж дүгнсэн байна. Анх 2023 онд мөнгө угаах гэмтрэхтэй тэмцэх чиглэлээр явуулж ирсэн бол 24 онд төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр явуулж ирсэн. Энэ 2025 онд бол хүний эрх хэрэгжүүлээг хамгаалахад мэдээллийн технологиг ашиглах, химэл оюун ухааныг ашиглах, технологийн шийдвэр ашиглах тал руугаа зохион байгуулагдлаа. Тэгээ энэ жилийн эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа ихтэй сургуулиудын тоо нэмэгдсэн, оролцож байгаа оюутнуудын тоо нэмэгдсэн. Ирүүлсэн илтгэлийн чанар сайжирсан, хилцүүлж байгаа илтгэлүүд чанар чансаа сайжирсан юм онцлогтой илтгэлийн уралдаан болж өнгөрлөө. За илтгэлийн уралдааны хүрээнд хилцсэн илтгэлүүдээр эмхтгэл гаргах, за холбогдох нэгж байгууллагуудад хөрвүүлэх, нэртийн хүртэл болгоход бас анхаарч ажиллахаар боллоо. Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд оролцогч оюутнууд хүний эрх хэрэгжүүлээг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшил, химэл оюун ухаан, их хөгжлийг ашиглах боломж, хууль эрх зүйн зохицуулалт, түүнийг боловсронгуй болгох асуудлаар санаачлаг гаргасан сонирхолтой илтгэлүүдийг хилцүүллээ. За оюутны төрөнд баярлалаа. Энэ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа Монгол Улсын прокурорын газар. За тэгээд Монголын хуульчдын холбоонд өмнө талархал илэрхийлье. За бид хоёрын хүрээнд энэхүү илтгэлийн хүрээнд за мэдээлэл технологийн дэвшлиг ашиглан хөгжлийн бэрхшээлт иргэдийн хууль шүүхийн байгууллагад хандах, за үйлчлэгийг хүртээмжтэй авах эрхийг бол баталгаажуулах сэдвээр энэхүү эрдэм шинжилгээний уралдаанд оролцлоо. За тэгээд энэхүү сэдвэрээ юу контекстэрсэн бэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо асуудлыг бид нар зөвхөн дэд бүтц талаас нь ойлгоод байдаг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо энэхүү эрхийг одоо эдлүүлэхэд за мэдээлэл технологийн дэвшил болон AI-ийн тусламжтай одоо Монгол улс болон олон улсад одоо нэгдээ орсон гэрээ конвенцийн дагуу эрхийг нь эдлүүлэх бүрэн боломжтой байгаа юм байна. Энэний шийдлийг одоо гаргаж ирэх ийм зорилготойгоор их хүчлэлийг хэлбэрсэн байна. За тэгээд бид хоёр бол практик болон ярилцлагын судалгааг хийгээд шийдлээ гаргаж ирсэн байгаа. За шийдэл нь бол харьцуулан судалгаан дээр үндэслэн шийдлээ гаргаж ирсэн. Шийдэл бол бидэд 3 саналыг энэ илтгэлээрээ төвшүүлсэн байгаа. За эхнийх нь бол Монгол Улсад одоо мөрдөгж байгаа MNS 6285 гэдэг Монгол Улсын төрийн байгууллагын вебсайтад тавигдах шаардлага. Тэрэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчиныг боловсронгуй болгосноор төрийн байгууллагын вебсайтууд стандарттай нийцээд ингэснээр бол хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн үйлчилгээг захимаар авах боломж бүрдэх юм байна гэж саналыг дэвшүүлсэн. За мөн аппликейшн хөгжүүлэх саналыг бас дэвшүүлсэн байна. Ингээд 3 саналаар дэвшүүлж энэ илтгэлд бол болцсон байна. За өнөөдөр эрдэм шинжилгээний илтгэлдээ би бага насны хүүхдээс мэдүүлэг авах ажиллагаанд хүний эрхийг хамгаалахад хэмэл оюун ухааныг ашиглах боломж гэх одоо сэдвийн хүрээнд ерөнхийдөө илтгэлээ бичсэн. За энэ хүү илтгэлээрээ бага насны хүүхдийг мэдүүлэг авах ажиллагаа Монгол улсын хувьд ерөнхийдөө бол толгомжж байгаа асуудлуудын нэг гэж үзээд түүндээ одоо мэдээллийн технологи одоо хэмэл оюун ухаан хөгжиж байгаа энэ үед хэмэл оюун ухааны ололт амжилтыг ашиглаад тухайн хүний эрхийн зөрчлийг багасгах боломжтой, бууруулах боломжтой, хүүхдийн эрхийг хамгаалах боломжтой юм байна гэдэг агуулгаар ерөнхийдөө илтгэлээ бичсэн байгаа. Илтгэлийнхээ одоо товч одоо гадаад орны туршлагыг ярих юм бол ерөнхийдөө хэмэл оюун ухааныг ашиглаад тухайн мөрдөгч маань бага насны хүүхдээс мэдүүлэг авахдаа AI-аас одоо зөвлөгөө тусламж авч ингэж нэг талаараа ойлгож байна. За энэ хүү тэмцээнд болохоор Анужин гээд курсыг авах хүнтэй ингээд хамтраад энэ хүү тэмцээнд оролцсон байгаа. Энэ ингээд бид хоёрын одоо 3 дахь удаагийн ингээд эрдэм шинжилгээний өгүүлэл маань ингээд байгаа. За бид хоёрын сэдэв болохоор одоо нийгэмд хэрэгждэг цахим гав буюу цахим гавыг хэрэглээг нь ингээд чанаржуулаад илүү олон ингээд гадаад улсуудад хэрэглээд байгаа цахим гавыг Монголд оруулж ирснээрээ одоо энэ хорих хэлийг ерөөдөө бол оногдуултыг багасгаад үндсэн хуульд заагдсан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зохицлон байгуулахад ингэж чухал хувь нэмэр болох юм байна. Тийм учраас энэ цахим гавын зохицуултыг сайжруулъя гэдэг энэ санааг бол ингэж гаргаж ирсэн байгаа. Бид хоёр ирэхэд бол нийт ирэхэд бол 17-8 хоног бол энэ дэр ингэж тасралтгүй суусан байгаа. За тэгээд бэлтгэлийн үед гэх юм бол бид хоёроос нэг яг хувьцааныхаа мөнгөөр амар үнэтэй нэг бас юм
сүүхийн захимжлагтай нэг юм ном худалдаж авч ясан. Тэгээд тэрний манаас үр дүн энд ингээд гарлаа гэж үзэж байна. Одоо эрдэмтэнчилгээний өгүүлэл ингээд зохион байгуулж ийн гэдэг нь одоо бидний хичээл дээр үзэж байгаа ингээд зөв ерөнхий мэдлэг ингээд илүү баттгах юм айгүй ашиг тустай зүйлс ингээд байдаг учраас ингээд бичих ер нь нэг маш их дуртай. Тэгээд зохион байгуулж байгаа ингээд бүх хүмүүстээ бас маш их баярлаж талархаж ингээд дахин ингээд зохион байгуулалт сэтэлжүүлж байгаасаа гэж ингээд маш их хүсэж байна. Тэгээд ирээдүйд бас бид нар өөрсдөө бас ингээд зохион байгуулаад тэг хүүхдүүдийг сэтэлжүүлээд Монголын ингээд эрх зүйн тогтолцоог илүү сайжруулахад ингээд хувь нэмрээ оруулах болно гэдгээ бас ингээд дуртахна зүйтэй байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа прокурорын хяналтын ажлын онцлогийг таниулах зорилгоор жил бүр оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн уралдааныг Монгол улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан хийснээрээ онцлог болж байна.